Эрхэм үзэгчдийн хойр Монголын альтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзтод ярилцлагын нэвтрүүлгээ шууд дамжуулж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ ердөө 10 хэдэн жилийн өмнө Ховдод 10 жилийн сургууль төгсөөд дараа нь Монгол Улсын их сургуулийг төгсөөд дараа нь Италийн Тренто гэдэг хотод суралцаад ирсэн компьютерийн ухаан гэдэг лөө ухааны чиглэлээр суралцсан Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш доктор Гамболдын амар санаа гэдэг залууг та бүхэнтэй уулзуулах гэж нэвтрүүлэгтээ урьлаа. Тэгэхээр нэвтрүүлэгтээ урьсан шалтгаанаа би ер нь нэвтрүүлгийнхаа ихэнх заавал тайлбарладаг. Тэгэхээр Монгол мэдлэгийн цахим үүсгэхээр ажиллаж байгаа гэдэг энэ өгүүлбэр миний анхаарлыг татлаа л да. Өнөөдөр бид нар интернетийн хурд удаан байх юм бол бухимдаад интернетгүй бол баг агааргүй болцсон юм шиг давчддаг болсон үед амьдарч байгаа болохоор энэ Монгол мэдлэгийн цахим үүсгэн гэдэг бол их том ажлын эхлэл юм шиг байна. Тэгээд нэг талаас би бас өөртөө чи ярилцахдаа их тийм мэдлэггүй жоохон мангардуухан асуулт тавьчих үү гэж бас имэж байна. Тэгэхдээ одоо миний сайн мэддэг салбар энэ хүмүүсээ үргэлж урахаас гадна бас яг энэ талын залуучуудаа урьж ярилцъя гэж бодсон юм аа. Тэгэхээр өнөөдөр дэлхий дээр их өгөгдөл буюу big data-гийн тухай их ярьж байна л да. Энэ одоо яг юу юм бэ? Тэгэхээр эхлээд бол өгөгдөл гэдгийг нэг товчхон тайлбарлах нь зүйтэй баг. Тэгэхээр өгөгдөл гэдэг бол ерөөсөө бидний энэ амьдралд болж байгаа үйл явдал, баримт, эргэн тойронд байгаа энэ одоо объектууд, эднэрийн талаарх тодорхой бүтцтэй тэгээд ийм текст эсвэл одоо тийм тоон утгуудыг бол өгөгдөл гэж. Тэр сүүлийн 2 жил гаруй хугацаанд өнөөдрийн дэлхий дээр цугларчаад байгаа өгөгдлийн нийтдээ 90 орчим хувь нь бол сүүлийн 2 жилийн хугацаанд үүссэн. Энийгээ дагаад энэ юу ярьж ийм гэхээр өнөөдөр бол интернетийн цахим хэрэглээ ихснээс болж энэ өгөгдөл өөрөө их асар их хурдцтай өсөж байгаа. Тэгэхээр энэ өгөгдлийг ингээд дэлхийн өгөгдлөр нь хэр байдаг бол гэдээ үзэх юм бол энэ өөр бол маш их томтой гарна. Тэгэхээр энэ өгөгдлийн одоо дэлхий дээрх өсөлт гэх юм бол жил бүр одоо 40%-аар нэмэгдээд ер нь бол 2020 он гэхэд бол үндсэндээ бол 7-8 дахин өснө гэсэн ийм тооцоо судалгаа байж. Тэгэхээр яг их өгөгдөл гэдэг үйл тэгвэл одоо яг юу хэлж ийм гэхээр англиар бол big data гэж байгаа. Их өгөгдөл гэхээр бол үндсэндээ бол 3 шинжийг агуулсан юм их өгөгдөл гэдэг нэрлэдэг байна. Тэрний нэг нь бол одоо маш их хэмжээтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо хэмжээний хувьд бол хідэн тэрбум их 80 одоо өгөгдлийн цуглуулга байна гэж ойлгож болно. Нөгөө талаас бол хэмжээнээс гадна маш олон янзын байна. Жишээлх юм бол одоо маш эмх зэгцтэй хүснэгтэн хэлбэрээр өгөгдөл хадгалагдаж байхад текст хэлбэрээр за энийг бол бид нэр одоо нийгмийн сүлжээнд одоо хүмүүс бол ихэвчлэн хоорондоо текстээр харилцдаг, сэтгүүлчнэр мэдээ гаргадаг. За нөгөө талаас бол энэ бол бас аудио болон видео хэлбэрээр ингээд ирэхээр зэрэг энэ бол ерөөсөө их өгөгдөл нь төрөл бүрийн янз бүрийн одоо тийм хэлбэртэйгээр байх ёстой гэж. За 3 дахь үндсэн шинж нь бол их өгөгдөл нь бол үүссэн даруйд нь хурдтай боловсруулалт хийж явах хэрэгтэй гэсэн. Хэн? Тэгэхээр одоо тэр их өгөгдлийг ашиглаад ямар нэгэн нийгмийн асуудлыг шийдэж байгаа эсвэл их өгөгдлийг ашиглаад үр дүнд нь иргэдэд нийгэмд үйлчлэгээ үзүүлж байгаа ч юм уу энэ үйл явц өөрөө маш хурдтай болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өгөгдөл одоо энд үүслээ. Тэгээд тэрийг одоо боловсрууллаа. Зүгээр жишээ нь одоо зарим хотуудад бол одоо нэг авто замын төгжрлийн асуудал байдаг. Тэгэхээр энэ яг энэ зам энд төгжрэлтэй байна гэдгийг маш хурдан аваад тэрийг боловсруулж чадчих юм бол энэ бол их өгөгдлийн одоо 3 дахь шинж юм аа гэдэг. Ингээд үндсэндээ бол дэлхийн нийтээр бол энэ variety, volume, velocity гэсэн юм 3 үгээр бол их өгөгдлийг л томьёолж байгаа л та. Одоо бид нэр одоо ялангуяа залуу сэтгүүлчтэй заримдаа би зэмлдэг л дээ. Юм хайж олсонгүй, хүнтэй уулзсангүй, юм уншиж их сурвалжуудаа олон янз болгосонгүй гэд зүгээр л Google дээр орхичдаг. Гээл хэлдэг байхгүй юу? Би буруу яриад байна уу? Google-ээс хайж байгаа мэдээлэл бол
За яг бид нэр веб хуудасууд олдог. Тэн дээр бол янз бүрийн мэдээллүүд одоо имхлээд бэлтгэгдсэн мэдээллүүд байдаг. Тэр бол өөрөө бол бас яг хуу текст хэлбэрийн өгөгдөл. Гэхдээ энэ чинь тэр big data-гийн нэг хэсэг мөн үү? Энэ бол мөн. Энэ их олон текстүүд, энэ видео, аудио файлууд одоо өнөөдөр жишээ нь YouTube-ыг бол бид нар мэдэн шүү дээ. YouTube бол секундэд хэдэн 100 мянган минутын бичлэг одоо орж байгаа гэдэг. Тэгээд энийг одоо 10 жил ингэж явлаа гэж үзвэл энэ цаашаа яаж өсөх нь бол одоо айхтар хурдцтай л өсөж байгаа л энэ зүйл л дээ. Би сая өөрөө чи яриг тасалчлаа. Энэ тэр их өгөгдлийг хэрэгжилж байгаа хэлбэр мөн үү? Би буруу яриад байна уу гэдэг дээр та гэхдээ нэг юм хэлэх гэжсэн үү? Зүгээр яг уу энэ их хэмжээний өгөгдлөөс маш жижигхэн нэг хэсгийг нэг хүн аваад боловсруулалт хийж байгаа бол энэ бол их өгөгдөл бол их өгөгдлийн одоо боловсруулалт биш л дээ. Тэгэхээр их өгөгдөл гэдэг нь бол түрүүн хэлсэн нөгөө маш хэмжээтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нэр хэр их хэмжээтэй өгөгдлийг боловсруулна төдий чинээ бид нэр үнэнд ойр эсвэл таамаглаж болох уцтай мэдээллийг бас мэдлэгийг тэндээс гаргаж авна л гэсэн санаа л та. Тэгэхээр магадгүй түрүүний яриан дээр бол сэтгүүлчнэр хэрвээ одоо ямар нэгэн сэдвээр дэлхий дээр байгаа маш их хэмжээний өгөгдлөөс боловсруулалт хийгээ гаргаж явах юм бол энэ бол харин их өгөгдлийг одоо ашиглаж байна гэсэн. Таны яриан тэгвэл бидний хувьд бол нэг тийм өөрийнхөө хэл дээр нэг тодорхой зарим нэг хүний блог руу орох ч юм уу тэгсээгээд байгаад байгаа нь тэр маш их хэмжээний имийг олон талаас нь авч чадахгүй байна гэсэн л санаа байгаад байна да. Бүгдийг нь хамарч чадахгүй байна. Та сая тэр дотор мэдлэг гэдэг нэг үг хэлчлээ л дээ. За өгөгдөл байна. Мэдээлэл байна. За мэдээлэл цуглуулах гэдэг. Тэгэхдээ одоо өнөөдөр зөвхөн бид нар Монголдо яриад байгаа юм биш. Ерөөсөө энэ интернетээс ингээл ганц товч дараал олж байгаа мэдээлэл бол хизээч хүнд мэдлэг болохгүй гэдэг яриа байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг уу яг компьютерийн ухааны манай салбарт бол бид нэр data гэдэг англи үгийг өгөгдөл гэж нэрлэдэг байдаг. Information гэдэг англи үг байдаг. Энийг бол бид нэр мэдээлэл гэж орчуулж байгаа. Knowledge буюу энэ нь бол мэдлэг болчих. Тэгэхээр энэ гур бол гуруула хоорондоо шүтэлцээтэй гэхдээ ялгаатай ойлголтууд байгаа. Тухайлбал өгөгдөл гэдэг нь бол үндсэндээ бол түүх хийдэн. Тэгэхээр тэр тоон утга тэр одоо жишээлбэл нэг тоон утгын цуглуулга байлаг бол энэ бол өөрөө түүх хийдэн болчихно. Тэгэхээр эндээс бид нэр одоо дундаж утгыг нь олъё гэд ингээ гаргаад ирвэл энэ мэдээлэл болчихно. Харин эндээс цаашаага мэдлэг гэдэг нь бол маш олон мэдээллүүдийг нэгтгэж байгаа. Дундаас нь энэ бол ийм юм байна гэдгийг шинээр олж мэдэх бол энэ бол өөрөө үндсэндээ мэдлэг болж байгаа юм л да. Тэгэхээр энд нэг тийм одоо юу гэмдэ шинэ хуучны зөрчилдөөн гэж хэлэх үү яах вэ? Зүгээр нэг юм янз бүрийн мэдээлэл интернетээс авсаар хагаад мэдлэг болохгүй гэдэг маань бас нэг талаар буруу ойлголт яваад байна да. Тэг яг уу гэхдээ хүн яг зүгээр өөрийнх нь үйл явдлыг ингээд хүний үйл явдлыг ажиглуул нэг хүн бол одоо сүүлийн 10 жил интернетээр маш эрчимтэй өөрийн хүснээрээ хайдаг. Ингээд тэр хүн чинь өөрөө мэдээлэл болгоод боловсруулаа сүүлдээ ингээд мэдлэг болгож байгаа юм тохиолдол байна. Өнөөдөр бол жишээ нь боловсролын байгууллагууд онлайнаар цахим сургалт явуулдаг. Тэгэхээр тэр өөрөө л интернет одоо агуулга байгаа. Тэгэхээр тиймэрхүү юмыг үзээд хүн мэдлэг болж байгаа. Бас нэг ер нь бол аль талдаа л байгаа л да. За хэрэглээ мэдлэг мэдээлэл. За тэгвэл энэ их өгөгдөл дунд одоо проблем гэдэг юм уу? Төвхтэй асуудлууд юу вэ? Ерөөсөө их өгөгдлийн гол проблем нь бол энэ өгөгдлийн маш олон янзын хувилбарууд энд тэнд тархаж байрлсан явдал байгаа. Одоо бид нэр ингээд интернет тарах юм бол зарим нь бол одоо маш хуучирсан мэдээлэл байна. Зарим нь жоохон үндсэн мэдээлэл ингээд гажаад буруу болцсон ч байна. Эсвэл анханасаа буруу гаргасан ч юм уу, тооцоол дээр алдсан ч юм уу. Ингээд ирэхээр эндээс бол үнэн зөв байдал гэдэг юм ойлголт гарч ирж байна. Гудамжинд яг энэ зам ингээд хагарцсан байгаа гэдэг нь нөгөө төрийн байгууллагын цаасан дээр эн чинь бол яг ийм байгаа шүү гэдэг. Тэгэхээр энэ хоёр зөрж болохгүй л гэсэн санаа л та.
Тэгэхээр нэг талаас бол бодит байдал байдаг. А энэ бодит байдлыг илэрхийлж байгаа нөгөө цахим өгөгдөл маань яг тэрийг одоо илэрхийлж байгаа хэрэгтэй. Тэгэхээр үнэн зөв байдлын хувьд одоо аль нь үний юм бэ гэсэн ийм проблем байгаа. Эсвэл одоо энийг яаж одоо байнгын үнэн байлгах вэ? За нөгөө талаас бол тэр олон одоо тархаж байрлсан өгөгдлүүд бол хоорондоо нийлэхдээ бас их асуудал үүсэж байгаа. Жишээлбэл манад бол ингийн жишээнүүд байдаг шүү дээ. Хоёр байгууллага яг адилхан өгөгдлийг хоёр өөрөөр хадгалсан байдаг. Тэгээ одоо энэний аль нь үнэн бэ? Хэн анхдагч вэ? Гэсэн иймэрхүү асуудлууд бол яаж. Технологийн хувьд хурдтай боловсруулах тэр их хэмжээний өгөгдлийг одоо компьютерийн арга алгоритмаар хурдтай боловсруулах энэ асуудал бол тодорхой хэмжээнд бол шийдэгдсэн. Тэгээд одоо бол маш их хэмжээний өгөгдөл дээр ажиллаад үр дүн гаргаж байгаа тохиолдлууд бол гарсан, технологийн хөгжил бол явж байгаа. Өөр бас нэг энд одоо зайлшгүй хөндөх ёстой нэг чухал асуудал бол нууцлалын асуудал байгаа. Тэр өнөөдөр бол цахим ертөнц нууцсан байхгүй. Одоо ийм хүчтэй үүсэж байгаа ч гэсэн нөгөө талаас бол хувь хүний мэдээлэл бол маш хэмжээгээр цахимжиж орж байгаа гэсэн. Тэгэхээр тэндээс ямар байгууллага нь, ямар хүмүүс нь, аль нь, хэн нь, ямар зорилгоор, ямар төвшөнд тэр өгөгдлийг ашиглах вэ? Хэрвээ одоо сүүлийн үед бол энэ цахим технологи сайн хөгжөөд сайн олон үр дүн авчирж байгаа ч гэсэн сөрөг юмнууд бас ажиглагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ privacy буюу одоо энэ нууцлалын асуудал бол бас өөрөө ийм чухал. Тэгэхээр их өгөгдлийн одоо сүүлийн үед одоо хамгийн тулгамдж байгаа энэ технологийн хувьд өөртөө тулгамдж байгаа асуудлууд бол ийм асуудлууд байна л да. Тэгээд тэр нууцлалын асуудлыг хэн чамдлаж, хянаж, хэн байх юм? За таны яриад байгаа тэр алгоритмын юугаар одоо бол ингээд нэгтгэж байгаа гэж ярьж байгаа боловч хэн одоо таны сая ярьдаг нэг төрлийн байгууллагын өгсөн мэдээлэл буруу байж хаад та нар над мэдээлэл зөв болголтоо гэдэг хэн янах юм? Энд бол янз бүрийн хууль тогтоомжууд энэ олон улсад бол бас гарцсан байдаг юм байна. Жишээлбэл өгөгдөл хамгаалах тухай хууль гэж монголоор орчуулж байгаа. Англиар бол Data Protection Law гэж. Тэгэхээр энэ хууль бол иргэнд бол эрх өгсөн байт юм байна. Миний мэдээллийг хэн ямар зорилгоор ашиглаж байгаа гэдгийг иргэн өөрөө хянах хэрэгтэй. Тэгэхээр эргээд энд бол хяналтын тогтолцоог нь бол иргэн болон иргэний нийгмийн байгууллагууд за өөр одоо мэдээллийн технологийн аудит ч юм уу иймэрхүү газруудаар бас хяналтын тогтолцоо бүрдүүлчихсэн ийм хууль дүрмүүд бол бас байдаг л та. Та бол ийм байдаг гэж ярьчлаа л да. Гэтэл бид нэр за манайх ч одоо арайч тэр хөгжил түрээгүй юм чинь гэд байж идэл чинь хэрэгжилж байгаа маань яг адилхан байгаа шүү дээ. Дэлхийн бусд хүмүүсээс магадгүй зарим нэг улсаас бол бид нэр хамаагүй давуу интернет хэрэглэгчтэй гэл ингээл ярьдаг шүү дээ. Тэгээд тэр та сая ямар хуулийг хэлчихв? Өгөгдөл хамгаалах тухай хууль гэдэг. Гэхдээ энэ хуулийн чинь наад нэрэн ч байтугай би анх удаа сонсож байгаа юм шиг байх юм биш үү? Бид нэр хол хоцроод байна уу? Яг энэ тал дээр. Тий, энэ тал дээр бол манайх бол энэ хуулийн дээр бол ажиллаж байгаа, ажлын хэсэг бол явж байгаа. Гэхдээ бол сүүлийн 2-3 жил нэлээд сунжирсан байдалтайгаар ажиллаж байгаа юм лээ. Энэ хууль бол угаасаа зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ хуулиар өнөөдөр заавал зохицуулах ёстой, хамгаалах ёстой асуудлууд яригдахгүй л одоо чимээгүй л хийгдээд байгаа л гэсэн санаа. Тэгээ энийг хэн хэлэх вэ? Та нар хэлэх ёстой юу? Энийг бол одоо яг ингээ өндөр хөгжилтэй орнуудыг харж байхад иргэний нийгмийн байгууллагууд маш хүчтэй байдаг юм байна л да. Яг ихтэй сургуулийн одоо судлаач эрдэмтэд бол бас яг нийгмийн нөгөө дуу хоолой болж оролцох дээр бас жоохон сул ээж магадгүй. Яг зөвхөн судалгаа хийгээ, тооцоо хийгээ, шинжилгээ ухаанаа хөгжүүлэх тал дээр бол гол үндсэн ажил нь байдаг. Тэгэхээр зарим улсуудад бол одоо энэ иргэний нийгмийн байгууллагуудын цахим ертөнцийн тухай энэ ер нь бидний хүүхдүүд хойч үед яаж нөлөөлөх вэ? Ямар сайн тал байх вэ? Ямар муу тал байх вэ гэдгийг үндсэндээ бас яг тэр технологи хөгждөгтэйг адилхан хөгжөөд тэгээд бас тэрийг хаяхгүй аваад яваад байна тийм ээ. Нөгөө талаас бол төр өөрөө энийг бол мэдээж санаачилж хөгжлөөд агаад хийж явах ёстой л ийм л зүйл л дээ. Одоо тэгээд манай зэ байдал ямар вэ? Манад бол яг өгөгдөл энэ цахим ертөнц мэдээллийн технологитой холбоотойгоор бол
хэд хэдэн хуулиуд бий. Жишээлх юм бол мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж байгаа. За тий. За энэ хууль бол иргэнд одоо төрийн байгууллагаас нууцд хамаарахгүй мэдээллүүдийг авах эрхтэй гэж бүр заасан байж. Тэгээ энэ хуулийг бүр дагаад мэдээлэл өгөх одоо хөлс төлөх журам гэж гарсан байгаа. Тэгээ тэр журам дээр бол хэрвээ та цахимаар авал төлбөргүй өгнө. Хавуу цаасан хэлбэрээр авал 1 нүрийн 50 төгрөгөөр Канадад өгнө гэдгээр хүртэл ингээд заасан. Тэгэхээр энэ бол бидний энэ өгөгдлийг одоо төрөөс авах энэ эрхийг нээж өгч байгаа. Нөгөө талын хууль нь бол тэр өгөгдөл хамгаалах. Одоо яг ямар өгөгдлийг нууцд байлгахын, хин ямар зорилгоор ашиглахын гэдгийг зохицуулсан байдаг. Тэр нь бол байхгүй. Өөр бол одоо манад шилэн дансны хууль гэж байна. За энэ бол бас нэг хэлбэр нь байна тийм үү? Энэ бол бас л төр өөрийнхөө мэдээллийг л гадагшлуулж байгаа юм хэлбэр. Өөр бол одоо цахим гарын тоон гарын үсгийн тухай хууль байна. Гэх мэтлэнгээр бол манад бол мэдээллийн технологийн хууль одоо их зүүн актууд бол бүрдэж байгаа. Гэхдээ л бас зарим нэг хуулиуд бол шаардлагатай байгаа л гэсэн. За тэгэхээр төрийн мэдээллийн тухай яриа. Одоо бид нар чинь ямар нэг байгууллагын тухай за юу ч гэдэг нэг нэвтрүүлэг хийн ч гэдэг юм уу эсвэл тэр тахлаар мэдээлэл авах гэхэлэр нэг дээр үеийн мэдээнүүд орцсон. Одоо нэг байгууллагын тухай яриа л да би нэр цохоод яхав. Тэгэхэд тэр дарга нь одоо ямар нэг гадаадын төлөөлөгчтэй уулзсан бүр хэдэн сарын өмнөх мэдээ ингээл байгаа л байдаг. Тэрийг шаардахгүй байгаадаа байна уу? Тэгээ бид нэр өөр хорон дээрээс тэ нэг тийм унтаа вебсайттай юм байлээ гэж орхичдаг. Бид нар өөрсдөө шаардахгүй байна тийм ээ. Эсвэл төр энэ дээр өөр юу хандаад байна уу? Энэ дээр бол яг хуу төр өөрөө л манлайлалтай л ажиллах хэрэгтэй л да. Одоо гадны жишээг харахад бол төрийн байгууллага нь энэ өгөгдлийг одоо нээлттэй болгоё. Хүмүүст түгээе гэдэг энэ манлайлалыг гаргаж ирж байна. Энийг хөдөлгөөд эхэлчих юм бол эргээд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага иргэд нөгөөтгөнд нь одоо амтшаад бас тэрийг одоо ашиглаад юм хийж болохыг нь олж хараад тэгээд одоо хүсэж эхэлж одоо хүсэлт гаргаад авах өгөх тухай юм асуудлууд үүсэж байгаа л да. За тэгвэл одоо та бүхэн яриа чи ингэж явж хагаад за ерөөсөө нээлттэй өгөгдөл гэж чимийг нээлттэй л байлгая. Одоо шилэн дансны тухай нэлээд хэсэг ярьж байгаад одоо эсвэл ярихгүй болчихоо эсвэл хүмүүс нэг төрлөө анхаарах аваач уу тэгсийг чимээг болчлоо. Ерөнхий за нээлттэй өгөгдөл үүсгэе. Бий болгоё гэд. Яаж? Та бидний сая яриад байгаа төрийн мандал айлал, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн итгэх зүтгэл. Энэ дэр боловсон хүчин бас байх хэрэгтэй тийм ээ? Тийм. Мэдээж байх хэрэгтэй. За бид нар бол төрийн мандал дутуу тухай ярьчлаа. Иргэд тэрийг анзаарахгүй байгаагаа би өөрөө хэлчихлээ. Тэгсээгээд орхичдаг тухай. Манай төрийн байгууллагууд яг тэр чиглэлээр ийм байх ёстой гэсэн тэр мэдлэгтэй боловсон хүчин байна уу манайд? Манайд бол яг энэ талаар бол бас хангалттай байгаа. Одоо нээлттэй өгөгдөл, их өгөгдлийн шинжилгээ, өгөгдлөөр нийгмийн асуудлыг шийднэ гэсэн янз бүрийн шинэ ийм давлгаанууд бол дэлхийд дахинд бол өрнөж байхад манайд бол энэ бол харьцангуй бас жоохон хоцрогдолтой л явж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ чиглэлээр бас хүмүүс бэлдэх. За ялангуяа их сургууль дээр бол бид нар бол одоо өөрийнхөө чадлын хэмжээнд оюутнуудаа бас ярьж байгаа өгөгдлийн чиг хандлага хаашаа байгаа гэдэг талаар гих мэтлэнгээр бол яриад явж байгаа л да. Гэтэ сүүлийн үед бол бас хувийн хэвшил, төрийн байгууллагууд бол энэ талаар бол ярьж эхэлж байгаа. За тэгвэл хувийн хвшилд манайд энэ талаар үнэхээр одоо таны хэлж байгаагаар манлайлан орж чадаж байгаа хувийн хвшлийн тодорхой салбар юунуудыг та нэрлэж чадах уу? Яг өгөгдөл чинь өөрөө ингээд нөгөө компьютер цахимтай холбоотойгоо учраас энэ дээр хамгийн түрүүнд мандалж оролцож байгаа нь бол мэдээллийн технологийн компаниуд, програм хангамж үйлдвэрлэгч нар. Эднэр бол одоо идэвхтэй хамгийн одоо эхний хэрэглэгч нар байх жишээтэй. Өөр бол одоо янз бүрийн томоохон одоо үндэсний хэмжээний компаниуд бол энэ өгөгдөл гэдэг бол их чухал юм байна гэдгийг бол ойлгоод эхэлчихсэн. Тийм талаар бас ингээд юм хийж байгаа юм компаниуд бас мэрсэр байгаа. Би өөртөө чи яриа сууж байхдаа одоо жил гарын өмнө хийсэн нэвтрүүлгээ бодож байна л да.
Америкт за Европын орнуудад сурч байгаа яг энэ компьютерийн ухааны талаар одоо IT-ийн чиглэлээр сурч байгаа залуучуудтай яаж хаад бүгдээрээ төгссөн. Ер нь бол яаж хийж хагаад тэтгэлэг энэ төр олоод төгссөн. За одоо яах вэ гэхээр намайг энд нэг Америкийн нэг стартап компани ажиллагээд аюул сонирхолтой би тэнд ажиллаж байгаа гэдэг. Тэгээд тийм улсууд чинь тэнд үлдээд нь штэ. Энэ түрээд ирэхээр нэг л болохгүй байгаа даа нөө. Энийг та ер нь бодож үзсэн үү? Энийг ер нь бодж үзсэн. Тэгээд бас тэнд сурч байхдаа ч гэсэн өөр одоо танил одоо найзууд өөр хүмүүстэй ингээ холбогдоод одоо Монголд очиж ажиллах, ер нь Монголдо юу хийж бүтээх, одоо энэ сурсан мэдснийг яаж одоо нийгэмд баялаг болгох уу гэдэг талаар бас санал бодлого болцож байсан л та. Зөвхөн миний ажиглаж байгаагаар бол тэр гадаадад өндөр боловсрол эзэмшээд тэндээ одоо их өндрөөр үнэлэгдэж байгаа хүн өнөөдөр Монголд бол ерөөсөө үнэлэмж байхгүй байна. Тэгэхээр энд бол манад бол тийм үндэсний одоо мэдээллийн технологийн тэр залуучуудын сонирхлыг татхууц том компаниуд эсвэл одоо маш том бизнес одоо эхлүүлж байгаа юм стартап компаниуд ч юм уу эднэр бол бас жоохон хөгжил нь бол бага байх шиг байна. Одоо зүгээр их сургуулийн жишээн дээр аваад үзэхэд хүртэл их сургуулийн гадаадад бол их сургуулийн профессор маш өндөр цалинтай гоё орчинд ажилладаг гэтэл бол бидний хувьд бол бас тэр боломж болцоо жоохон хумс. Ингээд одоо манай сургуульд одоо жишээ нь гаднаас одоо маш өндөр одоо боловсролтой багш авъя. Эсвэл одоо гадаад одоо профессор хийж байгаа хүнийг сургуульдаа ураад ингээд та ирээд ажиллаач гэхэд бол бас тийм үнэлэмжийн тухай асуудал байгаа хэл та. Тэгээд тэндээс болоод хүмүүс бол бас тийм жижиг зөрчилдөөнүүд л үүсэж байгаа гэж л боддог. Та бол дүгнэлтээ бол тун даруухан зөөлхий хэлэх юм аа жоохон гэж маягаар та битэр дүнгиж нэвтрүүлэг эхлэхийн өмнө ярьжсэн би энийг одоо үзэгчтэйгээ хуваалцаад асуучих гэж бодлоо л да. АСЕМ-ийн өмнө та бүхэн гадны жуулчид ерөөс аппликейшн хийж л тээ. За энэ бол одоо ерөөсөө маш сайхан юм болох юм байна. Энэ одоо гаднаас ирсэн хүмүүс энийг аваад одоо та бүхэн Монгол ярьж байгаа энэ өгөгдлүүдээр Монголд хэрхэн зуршлах тухай мэдээлэл авах нэ гэж тэгж. Бараг бэлдээд видео одоо шторко бэлдсэн байжсэн чинь сонгуул болоод замхарсан гэж. Энэ юу хэлээд байна? Энэ яг хөө төрийн байгууллагын одоо залгамж одоо тэр ажлын уялдаа холбоо тэнд л байгаа л болов гэж би бодож байна. Нөгөө талаас одоо яг бас яг нэрийн тодорхой юуг бол мэдэхгүй. Бидний хувьд бол нийслэл дээр их ба нээлттэй өгөгдлийн төсөл гэдэгт бол оролцоод зөвлөхөр ажилласан байгаа. Энэ төсөл маань өөрөө бол маш шинэ анх удаа бас оролдож байгаа ийм төсөл. Тэгээ энэ төслийн хүрээнд бол яг тэр програм хангамжийг бол зохиосон. Тэр төслийг гүйцэтгэж компани. Энэ програм хангамж нь өөрөө энэ нээлттэй өгөгдлийг хэрвээ одоо энэ төрийн байгууллага өгөгдлөө нээчвэл ийм зэргийн програмыг ямархуу хүч хөдөлмөрөөр хэр богино хугацаанд гаргах вэ? Энд чи одоо нөгөө талаас бол энэ програм чинь бол үйлчлэгээ үзүүлж байгаа шүү дээ. Цахим үйлчлэл. Тэгэхээр тэр төр өгөгдлөл өгчих юм бол тэн дээр нь одоо тоглолт хийгээд тэрийг нь үйлчлэгээ болгох потенциал биднэрт байдаг юм байна гэдгийг тийм сайн жишээ харуулах зорилгоор энэ програмыг бол хийсэн баг. Гэхдээ харуулж чадаагүй. Гэхдээ энэ програм одоо яг өөрөө нийгэмд очихын тулд одоо маркетингийн үйл ажиллагаа хийгдээд энийг ингээд нэлээд арчлал өнгөлөөл тэгвэл наа чи нэг ийм одоо ингээд дамжлага байх юм бол нэг хэсэг нь тасарчаад байна шүү дээ. Эрдэмтэн судлаачид хийчих. За тэрийг санаа болгох компани хийчих. Тэрийг олон түмэнд хүргэх, цааш нь дамжуулах нэг хэсэг нь тасарч байна. Энэ ер нь бол нээлттэй өгөгдлийг ингээд хөгжүүлэхэд бол маш олон хүчин зүйл байгаа юм л да. 7-8 хүчин зүйл. Тэрний нэг нь бол нөгөө өгөгдлийг яг нэг талаас ингээ гаргаал байдаг. Гэтэл нөгөө талд нь хинч хэрэглэхгүй бол
бид нар буруу өгөгдөл гаргасан уу эсвэл нөгөө хүмүүс юу ч мэдэхгүй байна уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өгөгдлөө гаргачаад одоо жишээлбэл нийтийн тээврийн өгөгдлийн хувьд бол нийтийн тээврийн компаниуд, хувийн хэвшил, тэрний одоо холбоодууд, мэргэжлийн байгууллагуудыг бүгдийн тойроо суужгаад за энэ өгөгдөл дээр одоо юу хийж болох вэ? Эсвэл та энэ өгөгдлийг ашиглаад гэдэг юм уу? Нөгөө талаас өгөгдлийг бол ингэж ашигладаг шүү. Одоо орчин үед бол ийм одоо энгийн хялбар програмууд байна. Гэх мэтлэнгээр нөгөө хэрэглэгч талуудыг бол маш сайн боловсруулах, тэдэнд зааж сургах. Нөгөө талаас төрийн байгууллагын хүмүүсийг ч гэсэн өгөгдлөө ингэж гаргах ёстой. Энэ нь бол сайн, ингэх юм бол муу, ийм хэлбэрээр бол гаргуул энэ бол чанартай гэдэг юм уу. Тийм байдлаар боловсрол олгох асуудал бас байд. Нэг асуудал байна. Аль аль талдаа тий хэрэглэгчтэй ч гэсэн. Гэхдээ ингээд нөгөө манайд чинь нэг нийтийн тээврийн юу яваад исэн тэр тэгээд одоо юу болсон бэ? Нийтийн энэ өнгөрсөн жил бидний оролцож ажилласан төслийн хүрээнд бол бид нэр их өгөгдлийн шинжилгээ гэдэг юмыг бас харуулъя гэсэн юм зорилготой байсан. Тэгээ энэний хүрээнд бол бид нэр Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобуснуудын зорчигчийн хөдөлгөөний урсгалыг тооцсон байна. Тэгэхээр 2015 оны сүүлээр манай Улаанбаатар хот чинь Солонгос Сөүл хоттой хамтраад одоо автобусны ухаалаг юм картын систем нэвтрүүллээ шүү дээ. Тэгэхээр энэ систем нэвтрээд үндсэндээ бол 2 сарын дараагаас бол бид нэр эхэлсэн. 3 сар орчмын 35 сая картын уншилтуудаас бид нар одоо тэр зорчигч нар хаанаас хаашаа яваад байна. Яг хөө зүгээр энийг хийх болсон шалтгаанг бол нэгдүгээрт бид нар бол энэ их өгөгдөл бидний нийгмийн асуудлыг шийдэж болдго юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Тэгэхээр ямар нийгмийн асуудал байсан бэ гэхээр өнөөдөр шин чиглэлтэй болоод яг хөө хүмүүс дасахад хэцүү байсан баг. Нөгөө талаас бол энэ чиглэл өөрөө оновчтой юу гэдэг асуудал байна. Нийслэлийн төсвөөс маш их хэмжээний хэдэн 50 орчим тэрбум төгрөгийг нийтийн тээврийн одоо татаас автобусны компанид өгч байгаа. Тэгэхээр энэ одоо чиглэлийг оновчлуул бид нар яаж одоо Улаанбаатарчуудыг үр ашигтай зөөх вэ гэдэг. Нөгөө талаас бол нийгмийн асуудал байна. Жишээ нь өвөл бол автобус удаан хүлээдэг, даардаг, ханиад хүрдэг, автобус хизээ ирэхийг мэддэггүй, заримдаа ирэхээр нөгөө багталцахгүй явдаг, чиглэлийн давхцал их байдаг гэдэг. Тэр энэ өөрөө нийтийн Улаанбаатар хотын нийтийн тээврийн өмнө тулгамдж байгаа асуудал. Тэгвэл энэ асуудлыг бид нэр өгөгдлөөр шийдье. Тэгэхээр яа шийдэх үү гэхээр биднэрт юу байна гэхээр биднэрт хин хаанаа суугаад байна гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр хаана бууж байгаа нь бол яг бүрэн байхгүй л дээ. Тэгэхээр бид нар бол эндээс өгөгдлийн шинжилгээ хийгээд зөвхөн одоо энэ хүмүүсийн суугаад байгаа мэдээлэл өгөгдлөөс яаж тэр хаана буугаад байгааг олох вэ гэдэг одоо алгоритм програм загвар зохион бүтээгээ. Тэгээ тэрүүгээрээ бид нэр тооцоолж олж байгаа. Тэгсэн ямар юм гарч байгаа юм? Тэгэхээр янз бүрийн сонирхолтой мэдээлэлүүд бол олж гарч байгаа юм л та. Жишээлх юм бол хамгийн их одоо хүн зөөдөг чиглэл бол одоо энэ угсраа автобус уу нөгөө инх таймны өргөнжлөгөөр явдаг энэ том автобуснууд байгаа. Бид нар бол мэдээж их хүн зөөн гэхдээ зах руу явдаг одоо чиглэл 3 гэсэн чиглэлүүд бол маш их чигцэлтэнтэй. Бид нар бол яг нөгөө чиглэлийг бодвол бага хүн зөөн гэхдээ бол хүн дүүргэлт нь их байдаг гэх жишээтэй. Тэгэхээр энэ хоёр автобусны чиглэлийн хувьд аваад үзэхэд хин нь илүү одоо өндөр ачаалттай ажилтдаг, хин нь бага ачаалттай. Хаана автобус нэмэх ёстой юм гэдгийг, хизээ нэмэх ёстой юм гэдгийг. Нөгөө талаас бол бид нэр ингээд цагаар нь ингээд аваад үзэхэд бол ихэвчлэн яг хүмүүс өглөө ажилдаа явах болон орой ажилд харах үед бол өндөр ачаалттай байдаг боловч одоо зах руу явдаг чиглэлийн хувьд жишээ нь 12 цагийн үед өндөр ачаалттай багч шүү дээ. Тэгэхээр бид нэр тэрэн дээр бол бид нэр өглөө цөөхөн автобус гаргаад өдөр 12 цагт харин тэн дээр автобусны тоогоо нэмье гэдэг. Тэгээ энийг ашиглаж чадсан уу? Ер нь ашиглах нь уу? Энийг бол яг энэ төслийн хүрээнд бол бид хийгээд нийслэлийн тээврийн газар бол танилцуулаад орхисон л тоо. Тэгээд тэр байгууллага бол яг энэ шинжилгээний үр дүнг бас яаж хүлээж авсан юм бол нөгөө талаас яг энийг хэрвээ ашиглаад хийчихвэл миний хувьд бол энийг энэ мэдээллийг ашиглаад шийдвэр гаргахад бол ядах юм бол бас санагдаж байна. Одоо тэр наад чи автобусаар явж байгаа хүмүүс бол тэч хүртэл хэрэгтэй байна шүү дээ.
За өдөөд чинь бол тийшээ бол явуулдгүй юм байна. Бараг хөлөөрөө алхсан дээр юм байна гэж ойлгох нь шүү дээ, тийм үү? Тэрнтэй адилхан би бас нэг юм л асуух гээд байна л да. Одоо бид нар чинь 11 гээд нэг гүйж очиод 1000 төгрөг хийгээд нэг лавлгын антер авчдаг байсан шүү дээ. Тэрэн дээр өгөгдлийн судалгаа гарсан болов. Би зүгээр хувь хүнийхээ хувьд ингээд бодохоор за хүмүүс ер нь ямар лавлгаа их авдсан бол эхнэр нөхрөөс салсныг их авдсан болов эсвэл хаан төрсний тухай мэдээлэл шүү дээ, тий? Тэр байдгийн болов энэ төр гэдэг энэ өөрөө бас их сонин судалгаа гарах байх гэж бодогдоод байхгүй. Тэр талаар та нар дүгнэлт хийж чадсан уу? Энэ талаар бол бид нар бол ажиллах боломжгүй байсан. Энэ чинь түц машин бол одоо таны түрүүний хэл дээр янз бүрийн лавлгаанууд өгж байгаа. Гэхдээ энэ програмын өгөгдөл нь бол одоо хувь хүний одоогоор бол манай хуулиар бол нууц хамаарахаар регистрийн дугаар хин ов нэртэйгээ байгаа учраас зүгээр тэр талаараа бол бид нар бол шууд ашиглахад бол боломжгүй. За 11 гээд нөгөө иргэдийн санал гомдол хүлээж авдаг лавлах байдаг. Эн чинь өөрөө бол ерөөсөө Улаанбаатар хотод ямар проблем байгааг бараг л хилээд өгөх. Одоо тэр бүх өгөгдлийг л бүгдийг цуглуулж байгаа газар. Энэний өгөгдөл бол яг нээлттэй байхгүй болохоор ашиглах боломжгүй л байгаа. Зүгээр тухайн байгууллагатай яриад бид нэр ийм хийх юм а гэдгээр бол явж болох л байх л та. Хэрвээ энэ өгөгдлийг нээгээд өгчих юм бол биднээс одоо зөвхөн надаас гадна өөр маш олон оюутан залуучууд багш судлаач нар энийг ч одоо эргэлтэнд оруулаадгүй энэ чинь болохгүй байна. Энд ийм байдгийн байна гэдгийг гаргаад ирэх боломжтой л та. Тэгэхээр нээлттэй өгөгдөл гэдэг чинь бол ерөөсөө энэ төрийн үүсэж байгаа энэ баялагийг нийгэмд аваачснараа эргээд аль талдаа ялна гэсэн. Хож гэдэг зарчмаар. Дахиад та бүхэн төрлөө эргээд очичлаа. Энд одоо би юу гэдгийг улс төрийн намуудын тухай хууль, улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль гэдэг юм. За бүр томроод ярих юм бол үндсэн хуульд нэмэлтээ өөрчлөлт оруулах тухай энэ төр гэдэг дээр улс төрийн эр зоригийн тухай ярьдаг л да. Энэ дэр чинь бас баг нэг тийм ярьчих гээд байгаа юм биш үү? Энэ олон мэдээллийг ил тод болгох, эргэлтэнд оруулах тэрэн дээр чинь яагаад ч юм энэ дээр бас л нэг тийм улс төрийн эр зориг дутаад байгаа юм биш үү? Тийм, энд бол улс нээлттэй өгөгдлийн нөгөө 7-8 шинжүүн нэг нь бол энэ улс төрийн манлайл гэж. Тэгэхээр энэ сэдвийг ярих ёстой. Энийг бол одоо улс төрч хүмүүс за тэгээ гүйцэтгэх шатны байгууллагууд энийг бол одоо маш сайн ярьж байгаа хэрэгтэй. Энэ манлайл бол дутагдж байгаа. Гэхдээ бид нэр өнөөдөр бол манай засгийн газрын хэрэг эрхлэх газар за дэргэд бас ухаалаг засаг гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төслийн нэг дэд хэсэг нь бол энэ нээлттэй өгөгдөл чиглэсэн байгаа. Одоо бол ажил бол эхлээ явж байгаа. Өнгөрсөн 10 сард би бас засгийн газрын хэрэг эрхлэх газрын одоо төлөөлөгчтэй хамт нээлттэй өгөгдлийн чиглэлээр нүүбийн хуралд бас оролцоод ирсэн. Ер нь бол тодорхой хэмжээнд бол одоо энэ бол эхэлж байгаа. Гэхдээ л биднэрт бас энийг бүр олуулаа ярьдаг байх хэрэгтэй. Одоо бидний тэр ажлын үр дүнд маш олон хүмүүсийн нээлттэй өгөгдөл гэдэг юм ярьдаг. Энийг нард иргэдэн бас одоо эн чинь ингээ яриад явсаар байтал бас нэлээд хугацаа бас авах байх л да. За яг та бүхэн яриа бас энэний нэг жоохон хэсгэл болог тийм ээ. Ярилцлагын маань цаг дуусах чинь гэж над мэдгэж чинь л да. Би зүгээр нэг ийм л асуулт танаар тавьмаар байх юм. Нэвтрүүлэгт орохоос өмнө та бүхэн ярьжсэн. Facebook өнөөдөр нүдтэй болцсон. Facebook-т хэн ч гэсэн хаана байгаа газараа бүх юмаа үзүүлж харуулад ингээд нүдтэй болцсон. За Google чихтэй болцсон. Дуугаараа хэлээд тэрнийхээ тухай мэдээлэл олж чаддаг юм чихтэй болцсон. Тэгээд ерөөсө компьютерийг яг хүний хэлээр ярьдаг, хүний хэлийг ойлгодог, хараад таньдаг болгох гээд байна да. За компьютерийг хүн шиг болох нь л дээ. Тийм. Тэг хүн өөрөө яах вэ? Хүн хүнээр л байх л та. Одоо сүүлийн үед бол ингэж яриад байгаа шүү дээ. Машинууд хоорондоо харилцана гэж. Нэг талаас бол одоо хүн бол ингээ компьютертэй харилцахад одоо англи хэлтэй л бол энэ бол болчлоо шүү дээ. Google-ээр бид нэр дуугаараа хайна, нөгөөтг чи эргүүлээд хэлнэ, Монгол руу орчуулна, зураг олж өгнө, мэйлээс одоо таны нислэгийн хуваарийг чинь танд үзүүлнэ. Маш олон тийм үйлчилгээнүүд. Тэгэхээр сүүлийн үед энэ хиймэл оюуны салбар гэж бол нэлээд хүчтэй хөгжиж байгаа. Энэ
ерөөсөө дэлхийн чиг энэ хөгжлийн чиг хандлага бол ерөөсөө оюун ухаантай ийм машиныг зохион бүтээх. Эргээд энэ машиныг бол бид нэр одоо яаж ашиглахаас хамаарна. Энэ машин аюултай ч байж болно. Гэхдээ энийг бид нэр эцээст удирдах байгаа нь хэн байг бол хүн байгаа. Тэгэхээр энэ машинуудын тухай бүр хуульч гарч ирнэ. Машинуудыг ер нь яах ёстой юм. Машинуудаас бараг татвар аавч гэдэг юм. Машин гэдэг нь одоо компьютер хэлж шүү дээ. Тэгэхээр ийм технологийн хөгжил бол өнөөдөр бол өстой хаяанд хүрээд ирсэн байна. Тэгэхээр бид нэр энэ хөгжлөөс хоцрохгүй тулд бид нар Монгол машиныг бас бүтээх хэрэгтэй байна. Магадгүй ирээдүйд улс үндэстэн дамнсан гадаад дотоод харилцаа худалдаа үйлчилгээнд бидний өмнөөс машинуудын хийх ажил гарч ирэх байх. Тэр үед бид нар бэлэн байх хэрэгтэй. Нөгөө талаас бид нар энэ компьютер, энэ машин гэдэг зүйлд бол бид нар өөрсдийнхөө их хэл, энэ өв соёл, Монгол ахуй, мэдлэг, ёс заншлаа бол энд бид нар зааж сургах ийм их одоо ажлын одоо хинтэл явж байна л та. Тэгээд манай их сургууль дээр бол машин оюуны лаборатори гэж байгуулсан байгаа. Энэ машин оюуны лабораторийн 5 одоо судалгааны хэсэгтэй энэ 5 судалгааны хэсэг бол үндсэндээ энэ машиныг бүтээе гэсэн юм зорилготой ийм байна. Та миний нэг асуултанд бас л дутуу хариулчлаа. Хүн яах вэ? Та нар шиг энд гүнзгий мэдлэгтэй хүмүүс байж болно. Бид нар чи яагаад чим одоо Черниговская гэдэг Оросын нэг мундаг эрдэмтэн байгаа шүү дээ. Хүн би өөрөө тарихаараа удирдах чинь. Тийм учраас би тэгж гин гэж бодоод идэг. Гэтэл тарих удирдагддаг юм аа. Тарих нэг талаас танд удирдагддаг. Нэг талаас тийм аюултай юм шүү дээ гэдэг юм яриад шүү дээ. Тэгэхээр бид нар хамаг тарих толгойд байгаа бүх мэдээллийн сангаа машинд өгчхөр өөрөөсөө бид нар тарихаа ажилуулах юмны талаар бодол хэлэх ёстой юм биш үү гэд энэ миний хувийн бодол заримдаа бодогддог. Тийм энэ бол яалтчгүй одоо өнөөдөр бол бас маргаантай сэдвүүдийн нэг. Зарим одоо нөгөө иргэний нийгмийн байгууллагууд бол жишээ нь энэ машинаас болгоомжлох ёстой. Энэ бол аюултай байж мэднэ гэдэг талаас нарж байгаа. Нөгөө нэг одоо технологи бүтээгчнэр бол энийг чинь бид нэр удирдах болно. Энэ дээр хууль дүрмийн зохицуулт гаргаж болно. Ингээд болно. Бүтнэ гэдэг талаас нь харж байгаа. Тэгэхээр ер нь бол яг өнөөдрийн байдлаар бол энэ оюунтай машин гарч ирээд янз бүрийн сөрөг сайн үр дагаврууд бол гаргаагүй л байгаа л та. Яг нь туршилтууд бол явагдаж байгаа. За нэвтрүүлгийн цаг дуусахад 2 минут дуусч. Одоо хоёулаа энэ интернет таны хэмжээнд ойлгохгүй тэр ухаант машиныг бүтээхэд оролцож байгаа биш. Зүгээр л хэрэглэгчэд. Бид юу бодож, эндээс юуг ойлгож, яаж мэдлэгээ баяжуулж, яаж мэдээлэл олох вэ гэдэг дээр та товчхон тодорхойлт хэлээд яриагаа өндөрлөө. Тэгэхээр энэ миний бодлоор бол одоо энэ оюун ухаантай ийм ухаалаг ийм машин бүтээлэхэд бол хүн өөрөө маш сайн бодож боловсруулж ижил энийг яг нийгэмдээ гаргах ёстой юм байна. Тэгэхээр тэр олон сайн муу талуудыг харах. Ер нь хүн төрөлхтөн бол өөрсдөндөө аюултай маш олон юм бүтээсэн шүү дээ. Жишээлбэл цөмийн зэвсэг, атомын цахилгаан станц. Эднэрийг тэгээ зөвл ашиглаад байвал энэ биднэрт сайн талаа өгөл байна гэсэн. Тэгэхээр энд л одоо итгэж явж байгаа та. Жирийн хэрэглэгчдийн тухайд? Жирийн хэрэглэгчдийн тухайд бол үндсэндээ бол машин одоо юм оюун ухаантай юмуд бол хүний одоо зарим хэрэгцээг хангах, туслах ийм одоо туслагчийн үүрэгтэй ажиллана. Хүмүүс эргээд хийх ажилгүй болчихоор дараагийн шатны өөр шинэ ажлууд л хийгээд л явах хэрэгтэй. За би яг ийм нэг тийм холын яг өнөөдөр өнөө маргаашгүй хажууд ирээгүй юм шиг ийм яриан дээр ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна. Ягаад гэвэл бид нар өнөөдөр зүгээр л нэг тийм ганц хоёр мэдээлэл нэг жижиг юм олохтой биш. Энэ бид нар хэтэрээдүүн том юмтай харьцаж байгаа юм байна. Энд асар том боломж байгаа юм байна гэдгийг ойлгох ёстой гэсэн ийм ойлголтоор яриагаа өндөрлөе. Ингээд залуу судлаач, доктор, багш танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Цаг үе үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухаан инженерчлэлийн сургуулийн багш доктор Гамболдын амар санаа оролцлоо. Анхаарал үзэгчдээ баярлалаа. Сайхан амраарай.